Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Тэгэхээр Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ын их үдшийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 10-ны мигмар гараг Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 11 минут болсон байна. Та бүхэндээ хиндч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн цоошин хөтөлбөрийг хүргэхээр 2 дугаар студиэс оройн цагийн үндсэн хөтлөгч Халиука болон найруулагч Эрдэнэ мөнх ажиллаж байна. За мэдээж бидний нэвтрүүлгийн маань нэвтрүүлэг маань 21-с дээш насныханд зориулсан учраас таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа суугаа салахыг зөвлөж байна. Сонсогч таач гэсэн насанд хүрэгчдэд зориулсан сонирхолтой, асуудалтай түүхүүд болон захиагаа хэрвээ ард түмэндээ хүргэхийг хүсэх юм бол биднээр уншуулахыг хүсэх юм бол aruunbilэг@mjlradio.com хаягаар явуулаарай. aruunbilэг@mjlradio.com. За мигмар гарагт бид нэр захидал хүргэдэг байгаа. Захидлууд маань болохоор сонсогчдоос ирсэн захидлууд байгаа. За захиагаа үргэе. Сайн байна уу? Би өөр тулгараад байгаа нэг асуудлынхаа талаар бичмээр санагдаад зориг гарган бичин сунаа. Би 28 настай ганц бие. Би дааж амьдардаг эмэгтэй. Энэ захиаг бичгэд надад эвгүй л байна. Учир нь би өөрийгөө киноны муу талын дүр болчихсон юм шиг мэдэрдэг. Би нэг залуутай өнгөрсөн намар танилцсан. Би тэхэндээ хаяа уулздаг байв. Дараа нь уулзалт маань ойр ойрхон болж улам дотносоор би түүнд улам тассаар байлаа. Удалгүй би түүнд хайртай болж өөрийгөө өгсөн. Тэрний минь дотн харилцаанд орохдоо хийдэг оршил, инхрийлэл, миний биеийн бүхий л газар үнсдэг нь үнэхээр гайхалтай. Өмнө нь өөр ямар ч залуугаас мэдэрч байгаагүй тийм сайхан мэдрэмж өгдөг. Гэтэл нэг өдөр цочирдом зүйл мэдэж авсан. Тэр маань их нэртэй бүр хүүхэдтэй байж. Би өөрөө ч мэдлгүй хүний нууц амраг болчихсон байсан. Би түүнд уурлаж, гомдож, орилсон ч түүнээсээ харцаагаа салгаж өрөөсөж чадаагүй. Цаанаа гэр бүлтэй, амьдралтайг нь мэдсээрэж уулзсаар л байгаа. Хаяа би чамд хайртай, удахгүй эхнэрээсээ салаа чамтай суун гэдэг. Энэ үг надад найдвар төрүүлдэгч би үнэхээр буруу зүйл хийгээд байгаа юм шиг. Түүнээс сэтгэлээ татъя гэж бодсон ч үнэхээр чадахгүй маа. Хүнд өмнө нь ингэж их хайртай болж үзээгүй. Тэрнийгээ эхнэрээсээ салахыг нь хүлээх үү? Эсвэл ямар нэгэн арга олоод сэтгэлээ татах уу? Би ер нь яах ёстойгоо мэдэхгүй байна. За ийм захиа ирсэн байна. За мэдээж яг ийм байдалд орчихсон ийм байдалд өмнө нь орж байсан аль эсвэл магадгүй таны таньдаг танилуд ч юм уу найз нөхөд дунд чинь эсвэл өөрөө ч юм уу ийм байдалд орж байгаа хүмүүс байгаа л да. Тэгэхээр яг захиагаа бол бид нар бүгдээрээ сонсчихлоо. Одоо ингээд утсаа шууд эфирийн утсуудыг нээн Монголоос холбогдож байгаа бол 77 77 38 83, гадаадаас холбогдож байгаа бол 77 77 88 30 гэсэн дугаараар нээгдсэн байгаа. Тэгэхээр орж ирээд яг ижил төстөө хувилбаруу ч юм уу ижил төстөө өөр тохиолдсон ч юм уу өрөөл тохиолдсон зүйлээ санаа зовлгүй ичиж зовлгүй хуваалцаарай. Учир нь би та бүгдийн дуу хоолойг өөрчилсөн байна. Дээрэс нь утсыг нь зарлахгүй учраас санаа зовлтгүй холбогдоод ороод ирээрээ. За эхний сонсогч авъя. За байна уу? За сайн байна уу? Саяны кейс надад бүрэнхээр маш олон хүмүүстэй тохиолдсон зүйл байхгүй юу? Аха. Тийм амшийн ирчүүд яг яагаад ийм үйл хийгээд байгааг мэдэхгүй. Тэгээд гэр бүлгүй, ганц бие, хүүхэдгүй, за зарим нь бүр эхнэр маань ингээ хүүхдэд байхаа явчихсан гэдэг кейсүүд маш хэрэг охид бүсгүүчүүдээр ингээд сэтгэлийг нь тогтоочхоод тэгээ мэдэнгүүт ингээд нэгэнт нөгөө нэг сэтгэлийн тэр залуу руу явчихсан бүсгүүчүүд яахаа мэдээ болчтой байхгүй юу? Тэр үе ингээд тийм удахгүй сарчнаад гэх юм уу те аль эсвэл энэ хэсэг хугацаанд
одоо би энэ хүнтэй ингээд нэг санамсаргүй уучраад хүүхдтэй болсон учраас хайргүй байгаа гэх ингээд маш олон шалтгууд яриад нөгөө бүсгүүрүүгээ ингээд хайртай мэдрэмжүүдийг өгөөд ингээд бүр ингээд 6-7 жил хажуудаа авч яваад нөгөө бүсгийн амьдралыг ч хаашны явуулсан юмгүй өөрөө ч хоёр хүний хооронд ингээд амьдрсан кейсүүд маш олон байна. Тэгээ над дээр маш олон яг ийм асуудалтай хүмүүс ирдэг байхгүй юу? За тэгэхээр өөрөө сэтгэл зүйч үү те? Тийм. За. Тэрний артал юусэн надад яг мэдрэгдээд байгаа зүйл юу вэ гэхээр яагаад энэ гэр бүлийн бүрэн бүтэн байдал биедээ өмнөж байх гэдэг зүйл маш ийм хот хурмаг байна вэ? Тэгэхээр эндээ одоо бид бүхэн одоо чинь хүүхдүүд маань ээж аавынхаа яг энэ ярилцлага хамгийн түрүүнд мэддэг. Тэгээд аавда гондох, ээждээ гондох энэ хоёрын дундаас би одоо нөгөө төрөөгүй байсан бол ийм юм мэдэхгүй байсан гэдэг нэг сэтгэл маш олон шаналлуудыг би олддог байхгүй юу? Тэгээ ийм бүх зүйлүүдийг яг ингээд нөгөө өөрөө биеэрээ мэдэрч байгаа мэдэх надад бас айгу хэцүү байдаг. Тэгээ Монголын эрчүүд миний бүсгүүчүүдийг чи одоо юм сабсформик зүйлээр өөртөө татаж дорлуулад нэг хүний амьдралыг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө амьдралыг барсаач гэж хэлмээрэн энэ бол Монголд байж байгаа маш бодит үнэн гэсэн. Яг. Тэгээд зөвхөн нэг хүний амьдралыг сүрүүлэхээс гадна хажууд хань ижлээ хуурж байна. Одоо хайртай гэдэг эмэгтэйгээ бас давхар алж байна шүү дээ, тий? Тэгэхээр үнэхээр хорно л доо. Тэгээд энэ захианы эзэн миний бодлоор болохоор айгу тийм өөдгүй ир хүн шиг санагдчихж байгаа байхгүй юу? Тий. Анханасаа хэрвээ энэ эмэгтэйд хэлээ те гэрүүлтэй гэсэн бол магадгүй энэ хүний одоо эмэгтэйн гаргах шийдвэрүүд нь сонголтууд нь өөр байж болох байсан шүү дээ, тий? Тийм, ер нь Монгол охтууд гэр бүлтэйг нь хэрвээ мэдсэн бол юу гэж энэ хүнд би энэ сэтгэлээ шүвдээ гэдэг юмыг бүгд хэлдэг байхгүй юу? Түүнээс угаасаа би гэр бүлтэйг мэдчихсэн. Тийм учраас би ер нь олон хүний нууц амраг болё гэж боддог. Ер нь эмэгтэй хүн маш ховронхаа. Тэгэхээр ер нь бол одоо нөгөө хайртай очирч байгаа үнээр энэ хэрхэн илүүл гэдгийг бол бүр ингээд судлаад явах нь хаашаа гэхдээ ямар ч гэсэн гаргаж байгаа үг үйлдэлээс нь анзаараад ихээс өмнө сэтгэлээ тавихаасаа өмнө бүр ингээд шийдвэр гаргахаасаа өмнө сайн судлаасаа л гэж хүсмээр байна. Гэхдээ энэ бүсгүүд одоо хандаж хэлэхэд яг амьдрал дээр үнэхээр нөгөө нэг хамгийн муу дүр дээр очичихсан сэтгэлийн үед аюу хэцүү байдалд очичихсан энэ одоо амьдрал болсон түүхээ устгахыг устгах боломж байхгүй шүү дээ бичигдсэн учраас тэгэхээр зэрэг гаргаад үнэхээр яг ийм тэгэхээр нөгөө нэг өөрөө гэр бүлтэй гэж мэдээгүй байж байгаа энэ зүйл рүү орчихсон учраас шийдвэрээ зоригтой гаргаад цаашаа амьдрал угаасаа автын чинь зөв сайн хүнтэй авчирна. Тэгэхээр одоо яг гаргаж байгаа шийдвэрдээ маш гоё итгэлтэй байгаарай. Таныг яг муу хүн муу дүр гэхээс илүүтэйгээр муу хүнийг танаагүйгээс амьдралдаа авч байгаа нэг том туршлага. Тэгэхээр энэ туршлагаа хэдэн талаас нь хараад цаашаа сайн үнтэйгээ очихын төлөө сэтгэлээ тэмүүлээсэй гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. За тиймээ тэгээд сая орж ирсэн бас өөрийгөө сэтгэл зүйч гэж л байна л да мэрэгжлийн хүн те мэрэгжлийн хүнээс бас нэг үг сонсохондоо те би бол хувьдаа эфирээрээ ямар нэгэн зөвлөгөө өгөхгүй яад бол мэрэгжлийн бос учраас за дараагийнхаа сонсогчийг авъя. За Үчимэнд сайн байна уу? За захиагаа бол сонсчихсан байгаа тийм ээ. Iya, уншсан дэгүү дараа. За. Захиагаа. За, одоо болохоор бид нар болохоор нэг одоо санамсаргүй байдлаар хүний нууц амраг болчихсноо мэдсэн эмэгтэй захиаг уншсан л да. Тэгэхээр энэ тал дээр ямар байр суурьтай байна? Иймэрхүү зүйл тохиолдож байв уу? За баярлалаа.
За манайхан орж ирэхдээ мэдээж сэдвээ мэдээд орж ирвэл хайран алтан цагаа өрөхгүй шүү дээ тий. Тэгэхээр манай радиг болвол маш олон хүмүүс зэрэг хэдэн зуун мянгаараа секундэд сонсч байдаг учраас би юундээ жоохон хүндлэлтэй байгаад яг юуны талаар ярьж байгаа талаар сайн сонсож байгаад орж ирж холбогдож байгаарэ. За дараагийн сонсогч авъя. Үчи минь дээ. Hello, Jimmy. За үчи минь. За саяны захиаг бичсэн эмэгтэйд юу гэж хэлмээр байна? Эсвэл бол өөрийн чинь хувьд ч юм уу, эсвэл найз нөхдийн чинь хувьд иймэрхүү байдалд орсон хүмүүс байна уу? Одоо яг өөрөө бол яг нэг байдал багтаад байж байна. Тиймээс ингээ гарч чаддаггүй. Хөхтэй мэдсээр гэж ингээд нэс ингээ шарж чаддаг юм байна. Ааха. Нэштэй. За тэгэд Заанан чигсэн байх. За тэгэхээр одоо ерөнхийдөө ер нь яг ямар үйлдэл хийвэл зөв шийдэл гэж бодож байна? Тэгээд хоёулаа яригдсан. Тэгээд ингээд төвчний эртэн мэдээч бас тэр үүнээс гарч чаддгүй юм шиг санагдав. Ааха. Эрэгтэй хүн бол гарч чаддгүй юм шиг санагдаж байна уу? Тийм. Би чинээ ингээд хаяад 2 сар устгах байгаагүй. Тэгээд тэр эрхэн батанаас ингээд хөөцөлдөж. Ааха. Тэгээд өөрөө ч хүнийх ч байхгүй тэгээд шинэхтэй нэвтрүүлж оолцох байгаад процесны саадаг. Тийм л дээ. Энэ шийдлээс одоо яаж шивээс гэдгээр сэтгэлтэй. Тэгээ яа харахгүй нэг хүн гэдэг чинь дасамтгай амтан гэдэг ба шүү дээ. Тэгээ одоо тэгээд үнэхээр дасаад энэгшсэн байгаад байдаг, сэтгэлээ татаж авах гэхээр уучраа болохгүй байгаад байдаг, буруу гэдгээ мэдээд байдаг тийм ээ. Тэгэхээр яг л их л хүндэл асуудалд орчихсон л байгаа л да. Яг тэгэд хүний нүдэнд бол угаасаа лаг хүнтэй явалдаад харагдаад нэг хамгийн муухай мэдрэмжийг өөрөө ч гэсэн аваад яваад байдаг. Тэгэд зөв буруугаа бол салгаад мэдрээд байгаа шүү дээ. Гол нь сэтгэлээ яаж татчих вэ? Тэгэхгүй бас 4-5 жил болсон. Одоо нэг гадралт юм шиг байна. Яг тэгээд дайраа өсөлтөндөө яваад байдаг. Тэстэйсэн зайлтаас тийч аймагтай нь жадаг байдаг. Энэ шийдлээс гарч чадахгүй. Тийм ээ, тийм. Тэгэд мэдээж нэг зөвлөгөө өгье гэвч нэг өгч чадахгүй учраас тийм ээ. Тэгэд үнэхээр л яг л өөрт чинь ч биш энэ захиад бичсэн эмэгтэйд ч биш ер нь бол хаасайгүй л тулгарч байгаа асуудал тийм ээ. Тэгэхээр хүний амьдралд юу ирсэн басыг одоо тохиолдохыг эсгэхүү тэгээд иймэрхүү асуудалд орсон хүмүүс маань хэрхэн яа шийдэж байгааг тэгээд хоёлаа хүмүүс холбогдоод ирвэл одоо сонсцгоё. За тэгээд холбогдсонд баярлалаа. За. За тэгээд миний бас нэг нилээн сайн таньж мэддэг танил эмэгтэй байгаа л да. Өөрөө болохоор бас нилээн үнэхээр хөөрхөн, царайлаг, боловсралтай, өөртөө арчаатай, юм хумаар дутаад байхгүй те. Бүх зүйл нь ингээд сайхан амьдраад байгаа харагддаг. Тэгээ ямар тач ингээд битэр чи үерхэж нөхрлөөд нэг 2-3 жилийг үдцсэн байгаа байхгүй юу. Тэгээ яг нэг найз нөхдийн хувьд ингээд уулзаж уулзраад ярилцаж байхад ер нь өөрийгөө нэг илэрхийлээд нээгээд байдаггүй хүн байсан. Тэгсэн саяхан бас намайг дуудаад найзхан сэтгэл санаа жоохон хэцүү байгаад байна. Гэртээ вайн уугаа сууж байна. Чи ирэх боломж байна уу гэд. Тэгээ шөнө орой би Google очсон л да. За юу болсон яасан гэд. Тэгээ сууж хахад яг л ийм асуудал байдгийм байна гэдгийг одоо надад ярьсан. Юу вэ гэхээр өөрт нь тохиолдсон байгаа байхгүй юу? 5-6 жил ингээд нэг залуутай уулзсан. Эхнэр хүүхэдтэй нөгөөх маань. Тэгтээ бараг л яг одоо нөхөр нь юм шиг ингээд ирж хоноод уулзч уулзраад ингээ яваад байдаг. Өөрөө болохоор хамгийн тийм одоо юу гэдгийг муухай хүнд төрж болох муухай мэдрэмжийг авдаг гэж байгаа юм. За би өөртөө өөдгүй эмхтэй юм да. Би ингээд буруу зүйл хийж ин да. Тэгээд тэр залуугаа болохоор ингээд их нартээ бас хардаад байдаг.
авъя явж чаддгүй, явуулж чаддгүй өөр болохоор би үнэхээр хайртай болчихжээ. Эхний нэг ганц 2 жилдээ болохоор ингээд дасчихжээ. Ийм одоо юу гэх юм бэ? За ингээд уулзч уучраад яж болондоо ухааны бодчихсон чи сүүлдээ ингээд харьцаанд гүнзгийрэх тусмаа илүү хайртай болоод одоо салж татгаад байх төр ингээд тулчихсан. Нөгөө залуу болохоор ингээд хоёр талд амьдраад яваад идэг. Эхнэр хүүхэдтэй манай эмэгтэйтэй бас ингээд яваад эхнэртэй ч баригдахгүй ингээд яваад идэг. Иймэрхүү асуудлууд тохиолддог. Тэгэд би одоо юу хэлэх вэ тийм бицтэй. Би болохоор хүн шүмжлэх төрлийн хүн ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр би сайн сонсогч байж суусан зөвлөгөө өгч чадахгүй л дээ. Тэг ямар тач сайн ярилц. Чи ямар тач буруу зүйл хийдэг гэдгийг ойлгоод байна. Тэгэхээр миний нэз магадгүй сэтгэл зүйчдэр очоод мэрэгжлийн хүний зөвлөгөө авал илүү дээр авах гэсэн ийм санаануудыг бол өгөөд гарч л байсан л та. Тэгэд хэцүү тэгэд за комент уншия. Яахаараа салж чаддаггүй юм бэ? Юуны төлөө хүнд харихтай юм бэ? Юу чухал вэ гэдгээ салгаж ойлгох хэрэгтэй. Хүний хоёр дахь байх нь юу сайхан байх вэ? Тийм ээ. Юу сайхан байх вэ те? За тэгэхээр сонсогчд маань за одоо машин манай радиог бол дийлэнх нь машин барьж явж байгаа маш олон хүмүүс хэдэн мянгаараа сонсож байгаа тийм ээ. Болж игэл комментараа орж ирээд боломжтой бол одоо замын хөдөлгөөнийхөө аюулгүй дүрмийг сахиад те машин зэрэгэд эвтэйхэн газар байрлуулж агаад лайваар орж ирээд өөрсдөө сэтгэлийг бас чөлөөтэй илэрхийлээрээ энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ эмэгтэй яасан дэр гэж бодож байна ч юм уу те? Надад нэг юм тохиолдсон, манай танилд нэг юм тохиолдсон. Ингэж шийдчихсэн ийм гаргалгаа байгаа шүү гэдэг ч юм уу те? Тэгэхээр одоо өнөөдрийн захиаг сонссон хүмүүст болохоор та өнөөдрийн захиа бичсэн хүн шиг өөрөө ч мэдлгүй хүний нууц хамраг болж үзсэн үү? Таны ойр хавьд найз нөхдөд чинь ийм зүйл тохиолдож байсан уу? Яаж шийдчихсэн? Энэ харилцаанаас болж хэн хамгийн их зовж байгаа юм? Энэ бүсгүй одоо тэгэхээр үнэхээр сэтгэлээ татах ямар арга байна гэх жишгээр одоо ингээд хоорондоо бас ярилцаад тэгээд чөлөөтэй байя. Мэдээж дуудлагаар орж иж байгаа хүмүүсийн утасны дугаарыг зарлахгүй хоолойг нь өөрчилж байгаа учраас тэгээд сэтгэлд буглаад байгаа зүйлээ бол чөлөөтгөр яг одоо энэ цагт те энэ нэвтрүүлгээрээ орж ирээд ингээд бас өөрийгөө чөлөөлөөд таймнаар ярилцаараа. За дуудлага авъя. Үчи мэндэ. Санаа ороймонд. За ороймонд. За надад нэг юм кейсэд л та. Манай нөхөр 5 жил хүнтэй явуултаа. За бас халаагүй би нөхөр. Наад юмшtig зөвх зөвлөгөө болохоор ер нь бол чи яг чадна гэж бодож ивэл ард нь байгаа хүүхдийн хүлээн зөвшөөрөөд ихнэртэй байж байгаа сайхан гэдгийг чиндээ хүлээн зөвшөөрч чадах юм бол ер нь бол хамаахгүй. Гэхдээ ямар ч нөхцөлтэй ихнэртэй хүүхдтэй цаашдаа хамтдаа зурагтай амьдарч чадна гэдэгт итгэлтэй байв штэ. Би болохоор нөхрийгөө 3 жил явсан байж мэдчихсэн. Тэгээд дуусахтай гэж бодсон. Дахиад 2 жил үргэлжилсэн байж байгаа. Нэг эмэгтэйтэйгээ юу? Тийм, нэг эмэгтэйтэйгээ. За. Тэгээд нөгөө эмэгтэйтэй 3 удаа уулзсан байдаг. За. Тэгээд хамгийн сүүлд уулзсан. Нэг юм амар тахчихсан. Чи манай нөхөртэй 5 жил явуулахад Ондын би 2 төрсөн гэдгийг яагаад эмэгтэй хүн байдаг ойлгоогүй би жоохон гайхаад. Чи өөрөө болохоор ингээд үнэхээр сайн байсан. Надад салах гэж байгаа салсан гэж хэлдэг. Чамаа ингээд явсан гэж хэлдэг байсан гэдэг өөрийгөө зүтгэдэг. Хамгийн анхнаасаа явахдаа ихнэртэй мэдчихсэн. Мэдчихээд явуулсан. Тонтон дээрээс нь би 2 төрсөн байдгийг. Тэгээд зарим эмэгтэй хүн яг хүүхнээс шалтгаалах. Тийм тий. Хүүхний болохоор тачахгүй ингээд хоёртон байхдаа өөрөө тархин ингээд хүлээн зөвшөөрчтэй юм шиг. Тэгээд өөрийнх нь хувьд болохоор одоо нөхөр нь 5 жил гарan хүнтэй явуулсан. Ингээд одоо болохоор та хоёр хамт эцтэй. Одоо хамт.
За тэгээд гаргаж исэн шийдвэр нь юу байв? Нөхөр нь ямар шийдвэр гаргаж байсан? Ер нь одоо ингээд нэг ингээд салчих одоо сэв орцсон харилцааг бол буцааж амьдруулна гэдэг чинь асар их хөдөлмөр шүү дээ, тий, аль алнаас нь. Тий. Яаж уучлж исэн? Энэ талаараа хэлээч. Яг сэтрэн датагдан тэгэл тэр болгон дээр уур бүрэн хэрүүл үсгээд байдаг. Тэгээд хэрүүл үсгээ хүүхдүүд тоохгүй уур амьсгал хэцүү болдог. Тэгээд би нэг юм дээр амар бүрэнгээд яг буус тэгээд тэртээ асан юу гэхээр ерөөсөө яг уур хүрээд бодогдох тааланд нь ингээд таалдаг. Сэтрэх таалхан хамаагүй ингээд өөрөө гарт юм ингээд тоолоод тэгэл хүүхдүүдэд бодохоор уусаа сайн аваад маш сайн. За. Ямар ч авир байхгүй. Тэгээд хүүхдүүд маань ч аваад амар сайн. Тэгэхээр надад бас нэг юм шаардлага байгаад байна шүү дээ. Тэгээд маш тоолдог байсан. Тэгээд ер нь нөхрөөс амжтай авсан л та. За. Хэрвээ дахиж ийм их асуудал хэрвээ шийдэх юм бол нэг л удаа хэрвээ ингээд чимгээр эргээд холбогдмоор санагдах юм бол зүгээр надад хэлээрэй. Тэр үед зүгээр л хоёулаа зүгээр яг сайн ээж аавын үүрэг гүйцэтгээд хоёр талтайгаар яа. Гартаа харин хүүхдүүдээ одоо хамжиж хэлнэ. Хаваач. Тэгээ манай нөхөр тэгмэргүй байна. Намайг уучлаарай гэдэг амлалт бичиж өгөөд ер нь тэгээд 2 жил болсон л та. Шинэ жил болж хэцүү. Та ч дундаасаа 2 хүүхэдтэй юм биш үү, тийм ээ? Үгүй би 2 хүүхэдтэй. 4 хүүхэдтэй. За. Тэгэхээр 2 хүүхэдтэй байж ахт нь тэгээ явуулдажсэн. Тэгээд тэр дунд нь 2 төрчихсөн юм байна шүү дээ. За тэгэд мэдээж яг ийм байдалд хууртагдсан одоо эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, энд бол ямар нэгэн хүүс гэж байхгүй шүү дээ. Хууртагдсан хүний сэтгэл зүй бүр ингээд автомашины үнэхээр хүнд орсон хүний жишгээр амир өвддөг гинэ. Сэтгэл зүйн яг тийм болж шаргалж үлддэг. Тэгэхээр энэ болгоныг даваад бас гэр бүлээ одоо бас сонгоод те нөхөртөөгөө ярилцаад аваад үлдсэн байна гэдэг чинь бас асар их төвчээр, асар их одоо уучлал бас мундгал эмхтэй байна өөрөө. Тэгээд яг үнээр шаардлагатай эмхтэн шууд тэгэл хүүхдээ ухаантай эмхтэн өөртөө бодох хэрэгтэй. Би яа чинь над 4 хүүхдээ болоход хүүхдээ одсон амар их төвчээрсэн. Би тэр эмхтэд хэлэхэд хэрвээ чадна гэж бодчихвол арттай зууралтад чадна гэж бодчихлээ тэгэл харилцаа өөрчлөсөн дээр багтаа. Тийм. За ер нь бол тэгэл хүнийх нь ухамсар шийдэж дээл гэж үлдээж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За холбогдсон маш их баярлалаа. За хэрвээ би ийм байдалд одоо энэ захиавчсан 28-тай энэ ганц би эмэгтэй байдалд одоо оронд байсан бол маш их гомдох байсан. Маш их гомдно. Яг гэвэл анханасаа ойртож дотносоод ирчүүч нь одоо ямар л идэвхлээ те эргүүлдэн уулзаж учрыг нь хамгал юма барьжгүй хайртай дуртайгаа хэлнэ. Бас цаг хугацаа хүний итгэлийг өөртөө олж авахтаа өөрийгөө гэр бүлтэй шүү би ихнэр хүүхэдтэй гэдгийг нууж байгаад яг л тийм ганц би залуу шиг царайлсаар агаад дараа нь өөртөө тасгаж хайртай болгочоод би ихнэртэй гэдгийг хэлэх юм бол энэ бол үнэхээр шок. Би яг яаж хүлээж авах юм мэдэхгүй байна. Ямар тач маш их гомдох байсан. Маш их гомдно. За тэгээд гомдол бол үнэхээр л агуух байсан баха. Тэгээ мэдээж бас нэг цензураад агаад за эхлээд тасарчлаа. Мэдээж бас нэг хүний бас нэг цензур гэж байгаа тий. Мэдээж нэг сайхан гэр бүлийн дундуур орчих тийм мэдрэмж муухай. Ялангуяа өөр хүүхэдтэй хүн бол тий. Тэгэхээр бас нэг за болидол гэж хэлэх байсан болоо да. Ер нь анханасаа мэдээгүй гэхдээ дахиж уулзахгүй гэдэг ч юм уу тий. Иймэрхүү шийдвэрийг би бол хувьдаа гаргах байсан байж магадгүй. За комментээс уншия.
бүтээсэн амьдралыг нь нураагаад явах вэ? Цаг хугацаа тоглоом биш ээ. Тийм. Ер нь бол тэгээд үр хүүхэд гараад ирнэ. За, дуудлага авъя. Үчи минь. За, үчи минь. За, энэ захаа битсэн эмэгтэйд ямар хандаж юу хэлэх вэ? Эсвэл өөрөө юм байдал орж яваа. За. За. Яасыг ийм тохиолдолд нөхөд. За. Эвэндээ нэргөө хүүхдтэй амьдардаг гэж хэлсэн. Эхнэргүй хүүхдтэйг амьдардаг гэж хэлсэн. Яах вэ? Бано. Эндээ. За. Нэргөө амьдардаг гэж хэлсэн. Тэгээд яг хөөртэй. Жил гараг. Жил гаран. Жил гараг. За. Тэгээд ингээд сүлхтэй айга татнасаа нэг их аргатай. За. Бүр нэг гэртээ орох дээрээ тултлаа амьдарсан ба шүү дээ. Тэгээд тэрийг тасдаг дараа юм. За яаж мэдсэн? Яваад алгаа. Ихтэй явж байгаа. Эрдэг. Тэгээ бас нөө чамд вантагч. За. Ер нь уутай сопрнэсэн. Тэгээд би өөрөөр нь Яагаад гэсэн бэ? Утсан дээр жоохон тод яраарай. Утсан дээр За одоо гайгүй. Ер нь бол үе алга болчоол байдаг гэсэн юм байна тийм үү? Яваад алга болчдөг. За би хурдан яриад. За тэгье. Тэгээд би нөгөө араас нөгөө чаленж хийсэн. Машинтаа дагаад. За. Тэгээд би өөрөө олж мэдсэн дээ. Машинаа дагаж явж байгаад олж мэдсэн юм уу? Тэгсэн. За. Тэгээд мэдэр битээр балкон нөгөө төчнөө их нүгтээс салсан. Натаа нөгөө нэг их тоосон л та. За. Тэгээд битээр ер нь багтгүй мэдээ бас ер нь ийм амьдралаас онцгой санагдсан. Хоёр хүүхдтэй биш, хоёр хүүхдтэйсэн. За. За би ингээд таслаа. За таслахаас өмнө ганц хоёр юм тодруулчих уу тийм ээ? Одоо тэгэхээр тэр хүнтэйгээ хамт байгаа юу? За тасарсан байна. За тэгэхээр яг ичид зовоод байхгүй бас орж ирсэн маш их баярлалаа. Яг бол бас л хорвоо гэдэг чинь нэрэнтэй бараантай те хинд юу ус тохиолдох вэ? Тэгэхээр мэдээж л бас хин нэгэнд тулгарж байгаа асуудал учраас хин нэгэнд болцсон явдал байгаа учраас бас ингээд захиа ирсэн байгаа. За дуудлага авъя. Үчи минь дээ. Байна үчи минь. Сайн. За сайн байна. Зүгээр хавцаа. За өөрт нь ийм зүйл тохиолдож байв уу? Ямар шийдэлд хүрж байна? Хэмээн хатдаг байсан. Тэгээд тэр үед би шинэ нэг газар ажиллаад. За. Тэгээд тэнд мэдээж нэг хүн байсан. Гэхдээ эхэндээ болохоор маш таран жамтай мөнгөнд маргааш ажиллаачлаад хүнээс аваад. Гэхдээ явцдаа танилцаад гэдэг юм хийхнийгаа мэдээд нөгөө ч халамжтай залуу. Бушимдэр л гэлсэн. Яг өдөр ланч авч идчихэд чилээд авахч гэдэг юм ингээл айзар бушимдэр тэгээ яг нөхөр маань шат байгаа хүнд эмэгтэй хүн чинь нэг тийм халамжинд бас автагдчих юм байлээ. Бид хоёр бол
6 жил хамтаа тассан. Гэхдээ эхний 1-2-3 жил бол найз нөхдийн альцаатай заад сүүлдээ яг одоо би ч өөрөө гадарсан за би татчих гэдэг нь айлаас нь гэрүүлтэй. Гэхдээ ямар нэг юм бололгүйгээр стоп хийж чадсан. Ямар нэгэн чиний татчихсан гэсэндээ ямар ч үйлдэл хийж чадалгүйгээр биш хийхгүйгээр айлаас нь стоп хийж чадсан. Тэгэхээр ер нь яг болохгүй юм хийж байгаа бол сайн бодсон байгаад стоп хийж чадах юм бол ямар нэгэн буруу үйлдэлд хүрэхгүй байх боломжтой шүү л гэж хэлдэг. За. Өөрөө болохоор яг нөхрөө яг яаж мэдчихсэн юм? Нөхрөө гэдэг нь одоо яг нэг ямар нэгэн мэдээсэн гэдэг би өөрөө ахгүй юу. За. Эмчтэй би нөгөө хүн маань хамтаж байсан. За. Гэтэ 2-3 жил нөгөө найз нөхдийн чим шиг хинхиндээ татчихсан чим шиг нэг юм санаа хайрцаатай байгаад тэгээд за ер нь яг тэр хүн маань гэрүүлтэйсэн би ч гэрүүлтэйсэн. Зөв. Тэгэхээр ер нь бол хоорондоо суугаад ярилцаад гаргасан шийдвэр үү эсвэл ингээл яваа. Ярилцаад ер нь тэгээд одоо ингээд айлсан стан хинхиндээ татчихж байгаагаа ер нь мэдчихсэн гэтэл тэгээд би чамд татчихсан гэдэг хинхиндээ хэлэхгүй ирнээс тэгээд нэгэндээ байхад нөгөөтгөн гэсэн за яг стоп хийдэг юм хүн чинь тэгэхгүй тэгээд яг ингээд татчихж байгаа халамжинд ингээд явах тусмал улмаас тэр хүний халамж гай санагдана. Ингээд шин бахгүйгээр л за би ч нүрөвчтэй ханагдчихтэй гэхдээ тэгэхээр бол ямар нэгэн юу ч болоогүй. Гэхдээ үнэхээр тэр үед бол хин нь 2-3 жилийн дараа биндээ 7 өдөр болсон. Тэр төрөж өгөн аав нь ингээд харцсан хүн чинь яг дасна. Тийм байсан. Гэхдээ тэр үед бол яг айлсан стоп хийж чадсан. Тэрнээс хойш 2-3 жил найз нөхдөд харилцаатай байгаад. Амттай байсан. Гэхдээ стил одоо надаа баярлалаар минь хүрэгдэг хэвээрээ. Баяраар минь дөргийн ингээд хэврээл ба. Тодорхой хэмжээгээр холбоотой байгаа тийм ээ. Өөртөө стоп хийгээд сэтгэл зүгэж гисэн бэлдээд юу болж яаж нэг юм тэгээд нэг бат хүнээ цагнаад би ч одоо энэ тэгээд хэлэхээр бискет өдөртөө хэлдэг гол нь ингээд сот тавихгүйгээр гэдэг юм уу? Стоп хийчихсэн. Тэр хийхгүйгээр зүгээр тэр хүний халамжинд гэдэг юм уу? Бүх юм ингээд би тавиад өгөхөд бол яг ингээд бусдаас ямар ахарч мэдхээр бол хэмжээнд байхаар юм гэсэн тухайтай. Яг. Асуулман. Одоо ялангуяа яг юм нууц амаргийн харилцаанд байгаа одоо хүмүүс маань аль нь гэрүүлтэй ч юм аль нэг нь гэрүүлтэй л гэхэд уулзаж ярилцаад тэгэд мэдээж одоо тэгэд хамгийн их энэ харилцаанаас болж хамгийн их хэн зовоод байна те яг ямар шийдэл гаргасан нь хамгийн зөв юм зүрхээ гэхээс илүү тархиараа гэдэг шиг тийм үү. Тэгэхээр бүсгүн хүн үнэхээр сэтгэлээ татах одоо амархан байт юм уу ямар арга чарга байдгийн те тэгэл сэтгэл зүйчдэр очиж байвд хайр. Үгүй тийм. Тэрс зөөр хөвтөн босгоцсон амьдрал маань олон тэгэл анхнаасаа зураасаа тахгүй байх. Зураасаа нэг л давсаад байдаг чинь алтрын шүү дээ юм чинь. Яг. Босгоцгоог нь зураасаа тахгүй өөрөө контраст болсон. Босгоцсон тэдгээс дэвших амьдрал маань өрөвт маань. Тэгээд айлсан стоп хийж чадсан гэрүүлтэйгээ олцсон байна. Нэгсэг бол ер нь үнэхээр татагдчихсан. Яг тэгээд найз нөхдөд харьцаанд найз нөхдийн юм шиг биш юм шиг нэг тийм. Тэгээд айлсан гэх. Гэхдээ одоогоор болохоор аль нь сэтгэлээ татж аваа тэр харилцаагаа өргөжлүүлээг явж байгаа юм байна. Бадлаад үсэ 3-4 жилийн өмнө бэлтгэсэн. Өчигдөр сайн би сайн. Мэдээж хойч ажиллажсэн хүмүүс олсон тийм дотор олсон. Ямар нэгэн контакт харилцаа үүсгэх байхгүй тэгээд миний хувьд бол одоо
Гэхдээ нөгөө хүн манаас надраа баярлах тэгэхээр баярын минь төргөж мессеж чинь өсөдчихсэн мессеж март шинж шамарлан мессеж чинь баярын минь төргий. Гэхдээ асууж яг нөгөө алтарч мэдээ заалтар гэж зүгтсэн за би юу болж байна бодно те. Нэгтэн гэсэн бодтгол гэдэг. Гол нь тэр өөрөө хөвтэй амьдралаа хараад зураасаа тахгүй багт тэгээд болно доо. Өөрөө амтралтай. Даваал гарандаа тийм үстэй. Тийм. Яг нөгөө амрын хичнээн тагтчихсан гэсэн яг ийд нөгөө гал халуун гэдэг юм уу тэр нөгөө нарийн би ямар нүсэг болохоор бас стоп хийхэд өчтэй байхгүй тийм. Зураасаа дарч чадаагүй. Аваагүй чадаагүй биш. За тэгээд орж ирээд бас өөрийнхөө өөр тохиолдсон зүйлээ бас ингээд хуваалцсанд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Тий. За тэгээд амьдралаа дааж жаргал хүсье. За тэгээд манай нэвтрүүлгийг сонгоод суугаа салахгүйгээр те бас ингээд чих тавин бусдын амьдралыг бас сонсоод дотроо бас дороо бас нэг хоёрыг тунгааж байгаа хаа тэгээ сонсож байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань YouTube хуудсан дээр хуучин томчуудын явдал нэртэйгээр ингээд байдаг байсан. 41,000 followersтай буюу гишүүнтэй байгаа. Харин томчуудын явдал нэвтрүүлгийн нэрийн солиод унтлагын өрөө болгочихсон байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та бүхэн маань үзэж чадаагүй, сонсож чадаагүй нэвтрүүлэг байх юм бол YouTube рүүгээ subscribe хийж ороод нөхөө сонсох боломжтой шүү. Тэгээ хүний амьдралд нэрэл юу эс тохиолдохыг тийм тэгэхээр мэдээж нэг санаатай болон санаандгүй ч юм уу гаргасан сонголтууд, алдаанууд бүгд л байна. Тэгэхээр энэ нэвтрүүлэг маань зөвхөн нэмэх 21-ээс дээш насныхан зориулсан одоо юу гэдгийг бидний тэр болгон ярилцаж чадаад байдгүй хүн болгонд сэтгэлээ нээгээд бэж чаддгүй сэтгүүдийг хөндөж авчирч ирж ярилцдаг байгаа шүү. Тэгээд ийм сайхан зохиолыг бас энэ мундаг ийм санаа зохиолыг бичиж өгдөг зохиолын албаныханд маш их баярлалаа. Бас мундаг найруулагчдын багтаа маш их баярлалаа. Тэгээд бид нарыг сонсож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд үнэхээр сайхан захиа хүргэж ирсэн үнэхээр гоё одоо юу гэх юм бэ захиагаа ингээд бичээд те өөрийгөө ингээд илэрхийлэхийг хүссэн бид нарт бас ингээд за миний амьдралд ийм зүйл тохиолдод байна. Энэ дээр надад нэг гаргалгаа гаргаад өгөөч те одоо би яах ёстойгоо мэдэхгүй байна гэд ингээд төөрөө тэнгэлцээд бас нэг арга чарга хайгаа явж байгаа те энэ эмгтээдээ маш их баярлалаа. Бид нарыг сонгоод те одоо юу гэдэг бид нарт бас итгээд ингээд захиагаа өөрийнхөө захиаг хүргэсэнд маш их баярлалаа. Ер нь бол би анзаарч л байсан л да. За сошиалор ч нөө энэ тэрнгээр ингээд ийм зарууд явт юм лээ. За уулзсан ч гэдэг юм уу те. Эсвэл санхүү аав энэ төр гэд. Эднэр болохоор угаасаа л цаанаасаа л одоо хинтээ байсан ч хамаагүй л байгаа байхгүй юу. Нэг айл гэр бүлийн хүнтэй ч нөө эсвэл орон гэр одоо ар амьдралтай хүнтэй нь хамаагүй. Энэ болохоор бүр санаатгаар ингээд гэр бүл үүмүүлж байгаа хэрэгэлтэй. Гэхдээ санаандгүй байдлаар ерөөсө төсөөлөөгүй байжгаад одоо юу гэдгийг өөрөө бас нэг лойр дулцсан юм шиг нэг хуртагтаад ганц би залуу гингүүд нь ганц би эмэгтэй гингүүд нь уулзаад яваад исэн чинь уучраад яваад ингээд хайрлаад дурлаад ингээд бүр цаашаа ингээд нилээн гүнзгэрсэн араа хоноо ингээд нэг гэр бүлтэй байсны мэдэх, найз залуутай байсны мэдэх, найз бүсгүйтэй байсны мэдэх тийм ээ. Энэ мэдрэмж л үнэхээр угаасаа л их хогийн байх нь тодорхой. Тэгэхээр яг ийм асуудлаас яаж гарах ёстой гэдгийг ямар одоо юу гэдгийг шийдэл нь зөв байдгийг гэдгийг нь бол яг хараахан би бол яг сайн мэдэхгүй л байна л та. Тэгэхээр ийм зүйлийг туулж одоо яваа ч юм уу, туулаад гарчихсан ч юм уу те хүмүүс байвал тэгээд бас яг одоо энэ цагт холбогдоод ингээд өөрсдөө хэлээд энэ нь ийм байсан шүү, тэр нь тийм байд юм бэлээ шүү, энэ дэмий шүү, тэр нь ингэчүүл зүгээр юм бэлээ гэдэг ч юм уу те санаа оноо бүхний ингээд одоо гаргаад хэлж болох яг цаг чинь 22-оос 23-ын энэ шөнийн нэвтрүүлэг байгаа шүү. За тэгээ бид нартэй хамт байгаад өөрсдийгөө бас нэг одоо дотоод хүнийг нээгээд те айж ичихгүйгээр санаа зовхгүйгээр бас
санаа оноогоо хэлсэн, өөр тохиолдод байгаа зүйлээ ярьсан, бүх холбогдсон сонсогч нартай маш их баярлалаа. Бас комментар орж ирж байгаа үзэг сонсогч нартай баярлалаа. Тэгээд хүний амьдрал баян штэ тий. Бас хүний хоёр дахь болоод амьдрах бас сайхан байх уу, муухай байх уу тий. Мэдээж нэг тийм сайхан мэдрэмж биш баг. Тэгэхээр захианыхаа эзэн эмэгтэй дэлхэд 28 нас гэдэг чинь үнэхээр сайхан залуу нас байна. Тэгээд өөрөө ч гэсэн бас нэг буруу зүрийн дэнчинг мэдээд тэ захиа бичсэн байна. Тэгэхээр хамгийн зөв сонголтыг бас өөрийгөө хайрлаад гаргаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр өөрт нь амжилт хүсье. Захиа бичсэнд маш их баярлалаа. За сонсогч таа ч гэсэн насанд хүрэгчдэд зориулсан сонирхолтой, асуудалтай түүхүүдээ хинт ч хэлж чаддгүй зүйлээ ч юм уу захиагаар илгээхийг хүсэх юм бол Ариун бэлэг @mjlradio.com хаягаар явуулаарай. За энэ хүрээд манай үчийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгээд намайг сонссон бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд та бүхэнтэйгээ би маргаашийн оройн нэвтрүүлгүүдээр дахиж уулзах болно. Тэгэхээр тэр болтол төрдөө баяртай. Сайхан амарцгаагаарай.